Ерөнхий боловсролын сурагчид цэргийн бэлтгэл сургуулилд жагсаалын ур чадвараараа өрсөлдсөн байна. Сүүлийн 30 орчим жил тасалдаад исэн цэрэг спортын дүл тэмцээнийг Баянгол дүүргийн нийт сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа. Баянгол дүүргийн 16 сургуулийн нийт 160 орчим сурагч цэрэг спортын тэмцээнд өрсөлдлөө. Шилдэг жагсаал, дөрөмт хувцас, гарнаа тэмэргэн шидэгч, захирагч нарын дундах тэмцээн, амьд гарах ухааны бэлтгэл, бөөхэ гүйлт, галт зэвсэгтэй харьцах, батлан хамгаалах бодлого, зэвсэг түвшний үйл ажиллагааны талаарх мэдлэг гээд цэргийн хүний эзэмшмэл зохиох бүхий л ур чадвараар 10 жилийн сурагчид өөр хоорондоо өрсөлдлөө. Дүл тэмцээнд сурагчдад эх оронч хүмүүжил, бие ялдрын бэлтгэл, хатуужил, офицер ахлагч нарын залгам шалгааг бэлдэх зорилго агуулдаг байна. Би эх орныхоо төлөө цаашдаа хийх бүтээх зүйлтэй тэгээд цэргийн тухай сайн мэдж авч байгаа. Тэгээд хүн бол төлөвшөхөд бас сайн нэмэртэй гэж бодож байгаа. Би багасаа л ер нь цагдаа болно гэж мөрөөддөг гэсэн. Тэгээд одоо л ер нь бас мөрөөдөлтөд итгэлтэй байна. Энэ мэргэжлээ сонгох уу? Сонгоно. Ер нь ихцээс сурсан. Ер нь маш их зүйлийг сурсан. Хатуужил инээд дэргээл одоо гадаа хөтөн байна. Жишээлбэл ингээл хатуу даарахыг хэс тооцол. Улсын хэмжээнд 500 орчим мянган сурагч байдаг бол үүний тал орчим хувь нийслэлд бий. Цэрэг спортын тэмцээн нийслэлийн бүх дүүрэгт болдгоороо хүмүүжлийн томоохон арга хэмжээ гэдгийг хэлж байна. Сурагчид айрам, хилийн зэрэг, цагдаа, онцгой, инхийг сахиулагч, тусгай хүчингээд бүх чиглэлээр бэлтгэл хангажээ. Дүүргэдээ одоо жил бол 2 жил болдог энэ цэрэг спортын дүл тоглолтын тэмцээнд өөрсдөө одоо сургуулиуд өөрсдийнхөө онцлогийг харуулсан бас харилцаа ажиллагт одоо анги байгууллагуудаас энэ хувьсуудаа өөртөө чиглэлж эндээс олж авсан байж байгаа. Баянгол дүүргийн цэрэг спортын дүл тэмцээн 1980 оноос хойш 2009 он хүртэл 30 орчим жил тасалдсан. Энэ тэмцээнийг сэргээснээр сүүлийн жилүүдэд цэрэгт явах сонирхолтой залуусын тоо эрс өсснийг хэлж байна. Харин одоо 10 жилийн сургуулиудад өмнө нь ордог байсан цэрэгжилтийн хичээлийг сэргээх нь зөв гэж үзэж байна. 1980-ад оны үед бол бүх сургуулиуд цэрэгжлийн багштай, бүх ихтэй сургуулиуд гадуур сургуулийн төвтэй. Тэр гадуур сургуулийн төв гэдэг маань одоо энэ ихтэй сургуулиудаар яг энэ цэрэгжлийн хичээл давхар батгаж илүү нөгөө ерөнхий боловсролын сургууль үтнээс нь илүү дараагийн шатны шатлаар нь явдаг ийм зарчмын сургууль байсан л да. Өнөөдөр бол энэ сургууль зарчим алдагдсан. За өчигдөр боловсрол соёлын дэд сайд бол бас энэ асуудлыг хөндөд тавьсан. Цэрэгжлийн хичээл, цэрэгтийн танхимтай байх, ихтэй сургуулиуд дээр цэргийн анхан шатны бэлтгэл хичээлийг сонгон суралцах гэдэг юм бол бас сэргээгдэж болох байхаа гэсэн найдаж байна. Ихтэй сургуулиудын хэмжээнд өнөөдөр 87 мянган цэргийн насны оюутан байгаа. Тэднээс сонгогдсныг нь цэргийн албанд хамруулах оюутан цэрэг хөтөлбөрийг 3 жилийн өмнө ерөнхийлөгч санаачилсан. За энэ бодлогыг үргэлжлүүлж ерөнхий боловсролын сургуулиуд руу чиглүүлэх цаг болсныг мэргэжилтнүүд хэлж байлаа. Хүүхэд залуучуудын сэтгэл зүйн асуудал эргээд ажил хөдөлмөрт хандах хандлагт нь ч гэсэн нөлөөлдөг болохыг энэ удаагийн сурвалжлагада манай сурвалжлаг Сүхбаатар хүндсэн байгаа. Багаасаа бэлэнчлэх сэтгэлгээнд суралцсан ажил хийх сонирхолгүй иргэн нийгэмд нэмэгдэх хандлагатай болсон байгаа. За эдгээр хүмүүс улсын эдийн засагт нийтдээ бодитоор 1.5 тэрлион төгрөгийн хохирлыг учруулж байгаа гэж сэтгэл судлаачид судалгаагаар тогтоосон байна. Хоолыг нь аваад өрөөр өнөцсөн гэж хүүгийнхээ хариулттай инхүү тулсан байна. Боломжийн амьдралтай, тогтсон орлоготой энэ айл ганц хүүтэй дунд ангийн сурагч хүн компьютер тоглоомд улаарснаас инхүү өөрийгөө гэр бүлийнхнээсээ тусгаарлах болсон байна. Сэтгэл судлаачдад байгаа нэгэн жишээ энэ. Хүүхдүүд бол яаж ийм нөхөр гэртээ зүгээр ингээд их цагийг ерөөсөө хий дэмээ өнгөрөөдөг. Ямар нэгэн байдлаар одоо бусдад гэдэг юм уу өөртөө гэдэг юм уу хэрэгцээ зүйл хийхгүйгээр зөвөр одоо өрөөндөө одоо байх гэдэг юм уу те ийм цаг нөхцөх байдлаар өнгөрөөж байгаа гэдэг ийм эцэг эхчүүд бол бас өөрөө тийм бага биш тоогоор бол манад хандаж ирж ирсэн л та. Багаас ийм дадал зуршилтай буруу хүмүүцсэн хүүхдүүд бараг засагддаггүй гэж сэтгэл судлаачид хэлж байлаа. Зарим эцэг эхчүүд миний хүүхэд том болоод өөрчлөгдөнө. Би даах чадвартай хэмээн өмгөөлж явсаар нийгэмд ямар ч итгэхгүй дээд боловсролтойч ажил хийх сонирхолгүй залхуу нэгэн болгодог байна. Ийм хүмүүс манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 5-аас 10%-ийг эзэлж байна. 21 настай юм аа манай хүүхэд. Тэгээд даавч ер нь дагуулад ирж байгаа. Тэгээд хүмүүс бол бидний ингээ зүгээс харахад бол аль хэдийн ажил хөдөлмөрт одоо хийх насандаа хүрчээд идэг. Гэхдээ ингээ гэртээ байгаад идэг, гэрээсээ гардаггүй гэдэг ингээ аавч ер нь дагуулад иржсэн жишээл бол ийм тохиолдол одоо байна л да. Өнөөдөр ажлын байр дээр байгаа 4 хүн тутмын нэг нь ажилдаа бүтээлчээр ханддаггүй.
бусдын ард зүгээр суух сонирхолтой хүмүүс байгааг сэтгэл судлаачид судалгаагаар тогтоосон байна. Монгол улсад бол хөдөлмөр идэвхтэй ажил хийж байгаа 900 мянган хүн буюу хүн ам байна гэж үзэж байгаа. Эндээс 200 мянга орчим нь бол ерөөсөө ажлын байран дээр зүгээр зарлаг гаргадаг буюу бүтээмж гаргадаг хүмүүс гэж хэлээд байгаа юм л та. Тэгэхээр энэ хүмүүс бол эргээд ажил хийхгүй байгаа хүмүүсээс магадгүй давхар 2 дахин илүү хор гөнөөлтэй. Яагаад гэх юм бол энэ хүмүүс цалин авч идэг, зарлаг гаргаж идэг гэдэг утгаараа. Тэгэхээр нийт жилдээ тооцоолоод үзэх юм бол 1.5 тэрлион төгрөгийн зардал хүмүүс байгууллагуудад учруулж байна гэдэг ийм тоо баримт байгаа юм л. Итгэмээргүй харамсмаар ийм мэдээллийг сэтгэл зүйчид өгч байна. Боловсролын салбарт тэр тусмаа ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын хөтөлбөрт сэтгэл зүйн чиглэлийн мэдлэг мэдээлэл олох байдал хангалтгүй байдаг гэж байна. Хөгжилтэй орныхан алхам тутамдаа авдаг сэтгэл зүйн зөвлөгөөгч бид төдийлөн тоодгүй энэ чиглэлийн мэрэгчлэлтэн ч манад ховор байна. Хүнэрхийн хамсаас өмнө хийжлээ цаа. Байгаль хэлхийгээ хайрлаж байгаа. Монгол анхудаа байгуулагдаж байгаа үндэсний барилгын компани. Усны эдийн засгийн энэ жил эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль батлагдсан. Шинэ хуулийн тухай мэдээлэл түгээх зорилгоор Улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хорооноос орон нутагт ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль иргэд олон эрүүл мэндийн байгууллагуудад маш их ач холбогдолтой хууль болсон гэж байнгын хорооны гишүүд үзэж байгаа юм байна. Энэ хуулиар маш олон эмчилгээ үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болгосон байна. Суманд бол тэр болгон бас орны хүрэлцээ их бага байдаг. Аймгийн эмнэлэг бас очир дугаар ихтэй. Тэгэхээр бид бол өдрийн тусламж үйлчилгээг бол даатгалд хамруулж байгаа. Тэгэхээр иргэд маань өдөр нь эмчилгээгээ хийлгчээд оройн гэртээ хараад тонох нь бол иргэдийн хувьд ч тэр манай улсад улсын ер нь эдийн засгийн энэ зардал мөнгөний хувьд ч гэсэн аль талын ач холбогдолтой. Батлсан хуулиас сурталчлахаар байнгын хорооны гишүүд Хинти, Баян-Онгор, Говь Алтай аймагуудад ажиллаад байна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд шинэ хуулийг шинэ боломж гэж харж байна. Нэг иргэн тооцсон санхүүжилт бол маш бага байдаг. Энэ бага байдаг учраас энд бол өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт бол жилийнхаа үйл ажиллагаанд хүрэлцдэггүй хөнгөлөлт эмчилгээ, дэрийн үйлчилгээ, мөн лабораторийн зарим үйлчилгээг бол төлбөртэй болгож нийгмийн даатгалаас санхүүжилт олгох болсон нь бол манай өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанарыг цааш ахиулах ард иргэдэд хүрж байгаа тэр хүртийн жиг нэмэгдүүлэх ийм том боломж өргөлөө гэж ойлгож байна. Иргэдийн авахыг хүсдэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг даатгалд хамруулдаг болсноор эмнэлгийн эдийн засгийн үр ашиг нь нэмэгдэн, эмч нарын цалин хөлсч төр чинээгээр нэмэгдэх хүлээлт орон нутагт байна. Орон нутгийн хүүхдүүд их зардал гаргаж заавал Улаанбаатар хотод ирэлгүйгээр аймагт Монгол Улсын их сургуулийн олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцах боломж энэ жилээс нэгдэж байгаа. За дээд боловсролын шинжилгээний хөтөлбөрөөр тухайн сургуулийн хөтөлбөр нь салбар сургуулиуд дээр ижил байлгах зорилго тавьсан нь Монгол Улсын их сургуулийн завхан салбар сургуулийнханд ийм боломжийг олгосон байна. Монгол Улсын их сургууль энэ жилээс олон улсын мэрэгжлийн байгууллагаар хөтөлбөрөөр магадлан итгэмжлүүлсэн. Яг энэ хөтөлбөрөөр Монгол Улсын их сургуулийн завхан сургууль хичээллэж байна. Энд баруун бүсийн 5 аймагаас гадна төвийн бүсийн хэд хэдэн аймагаас эзлэлт авдаг юм байна. Тус сургууль эдийн засаг бизнесийн удирдлагын чиглэлийн 8 хөтөлбөрөөр дээд мэрэгжилтэн бэлтгэж байна. Манай сургууль бол 2006 онд 2 дахь шатныхаа магадлан итгэмжлэлд орсон. Одоо 2016 онд бол 3 дахь шатны магадлан байгууллагын магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэж байна. За хэд хэдэн хөтөлбөрүүдийг бол бид нар бол бас магадлан итгэмжлүүлсэн байгаа. За манай сургуулийн хамгийн ууган мэрэгжил бол нэгтлэн бод бүртгэлийн мэрэгжил байдаг. Хамгийн эхлээд бол манай нэгтлэн бод бүртгэлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон байгаа. Магадлан итгэмжлэлснээр хичээлийн хөтөлбөр болон багш нарын заах арга барилд сайжирсан гэж оюутнууд хэлж байна. Татрын эдийн засгийн нэгтлэн бод бүртгэлийн 3 дахь курс сурдаг. Тэгээд манай сургуулийн сургалтын үед маш хангалттай гэж боддог. Тэгээд маш олон улстай гадаад харилцаатай, түүнээс гадна багш нар маань их мэрэгжилдээ их чадварлаг. Яг багш нар нь одоо нөгөө оюутнуудтайгаа илүү тулж ажилладаг. Тэгээд ер нь бол багшд манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа ер нь бол сайн гэж боддог шүү дээ. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцсанаар тухайн мэрэгчлэрээ дараагийн шатанд гадаад улсад суралцахад кредитэд дүүцүүлж цаг мөнгөө хэмнэх боломжтой байдаг. Гэхдээ магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг орон нутагт байгаа сургуулиудын одоо байгаа нөөц бололцоонд тулгуурлаж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс технологийн дэвшлиг ашиглах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Бид нар багш ирүүлж байгаа төр богино хугацаагаар зарим багш нар ирж байна. Гэхдээ энэ маань зардлын хувьд өндөр.
Тэгээ багш нар бүрэн ажиллахгүй байгаа учраас бас өгөөжийн хувьд бүрэн биш байна. Ийм учраас онлайн курсүүд цаашдаа улам нэмэгдэнэ. Интернетээс суурилсан хөтөлбөрүүдтэй болно. Энэ нь бол манай оюутнуудын боломжийг нэмэгдүүлнэ гэж харж байгаа. Энэ бол нэг гол харц. Ихтэй сургуулийн чанарыг дээшлүүлэх асуудлыг эргэж шаарддаг магадлал итгэмжлийн тогтолцоонд тулгуурлаж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж албаны хүн тайлбарлаж байна. Магадлал итгэмжлийн гол даваа тал бол одоо тухайн сургуулийг одоо чанарыг нь үнэлж олон нийтэд одоо зөв нээлттэй энэ бол үнэхээр одоо дээд боловсролын сургалтын байгууллагын чанар шаардлага хангаж сургууль мөн гэдэг нь нотолж өгч байгаа. Тэгэхээр манай одоо магадлал итгэмжлийн байгууллага бол олон улсад одоо Аз намханд бол Америкийн бүс нутагт бол магадлал итгэмжлийн тогтолцоог одоо хөгжүүлэхэд нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа. Монгол улсын хэмжээнд нийтдээ 9 сургууль магадлал итгэмжлэгдсэн байдаг. Дээд боловсролын шинжилгээ хөтөлбөрөөр энэ сургуулиуд Улаанбаатарт байгаа мэдээллийг орон нутагт байгаа оюутнуудтай хүртээмжтэй болгох, зарим тохиолдолд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болох юм а. Баруун Монголын ард түмэн өөрсдийн гэсэн содон онцлогтой урлагийн маш их өв соёлтой ард түмэн. Энэ нутгийн авиаслаг багшуудыг хөгжүүлж урлагийн боловсролыг олгоход Завхны хөгжим хүчийн коллеж үнэтэй хувь нэмрээ оруулдаг. Тус сургуулийн 12 дугаар ангийн бүжгийн дугуулангийн хүүхдүүд яг одоо аягат нэртэй бүжгээ бүжиглэж байна. Энэ нь Монгол эзэгтийн соёл уламжлалыг илтгэн харуулсан бүжиг юм байна. Өсөөхөн хэрэг сүү гартаа бариад толгойд барьсан ч гэсэн айгүй намтай цэг бүжиглэх хэвээр. Энэ бүсгүй хүний намбыг харуулсан бүжиг юм аа. Соёл урлагийн их сургууль бүрэлдэхүүний 5 салбар 1 сургуультай. Энэ салбар сургууль нь Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хөгжим бүжгийн коллеж. Төв сургууль дээр анги танхимын хүрэлцээ хангалттай биш учраас Баруун аймгаас тодорч байгаа авиаслаг хүүхдүүдийг асар олноор нь авчиж суралцуулах боломжгүй учраас энэ сургууль нь бүс нутгийн урлагийн боловсрол чухал ач холбогдолтой сургууль юм а. Ардын хөгжмөөр мэрэгжиж байгаа хүүхдүүд маань байна. Дээрээс нь за ятга хянз хуучир морь хуурч гэдэг юм те. Тэгээ энэ хүүхдүүд очиод хөдөө орон нутгата өөр өөрийнхөө аймагт одоо өөрсдөө ингээд мэрэгчлэр ажиллах болцоо бүрдэж байгаа. Завхны хөгжим бүжгийн коллеж 1988 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Одоогоор энэ сургуульд Ховд, Увс, Баян Үлгий, Баян онгор, Хөвсгөл зэрэг аймаг мөн Улаанбаатар хотоос ирсэн 250 гаруй хүүхэд суралцж байна. Бид таахан дотоод үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас томилон танилцуулахаар манай эфирийн шууд студиуд гадаад мэдээний орчуулагч редактор Ариун Чимэг ажиллаж байна. Орой мэндэргийн Ариун Чимэг. Орой мэндэргийн. За тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын одоо бараг бүх гишүүн улс орнууд Япон улсад зохион байгуулагдаж байгаа. Одоо эрсдлийн гамшигын эрсдлийг бууруулах одоо баг хурлаар энэхүү гамшигаас одоо үүсдэг эрсдлийг бууруулах арга замыг бол эрэлхийлж байна. Мөн одоо гамшигын эрсдлийг бууруулахад цаашид улс орнууд хэрхэн хамтарч ажиллах вэ? Одоо өндөр технологи хөгжсөн ийм нөхцөлд гамшигын эрсдлийг хүн төрлөختөнд одоо бага мэдрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг чухалчилж хэлэлцэж байна. Япон улсын Синдай хот бол өнгөрсөн 2011 оны 3 дугаар сарын 11-нд газар хөдлөлт цунамийн гамшигт өртсөн ийм газар. Япон улс өөрөө байгалийн гамшигыг даван туулсан туршлагатай учраас дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа гамшигын эрсдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр зөвлөгөө сургамж өгөх болов уу гэж шинжээчид энэ хурлаас харж байна. Өнөөдөр өглөө хурлын нээлтэнд Япон улсын эзэн хаан, хатан хаан, мөн дэлхийн улс орнуудын төр болон засгийн газрын эрх баригчид, төлөөлөгчид оролцож өөр өөрсдийн байр суурь илгээлтээ өглөө. What we are discussing here today. Гамшигаас урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн хийх ёстой ажил юм а. Цагуурын өөрчлөлтөд холбоотой байгалийн гамшиг өсөн нэмэгдэж байгаа ийм үед дэлхийн хамгийн буурай, хамгийн их зүдэрч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах тэдэнд илүү их тусламж өргөхийг уриалж байна. Бидний туулж өнгөрүүлсэн дуршлагаас харилцан суралцахад энэ баг хурлыг боломж болгон ашиглаасай гэж бодож байна. Суурь конвенцаа шинжилхийн тулд бид улс орнууд тус бүрийг гаргасан хүчин чармайлт, шин технологийн хэрэглээ, ард түмтэйгээ хамтрах тухай хэлэлцэх нь зөвтэй юм а.
Японы улсын засгийн газар эх 4 жилд гамшигын эрсдлийг бууруулах дэлхийн нийтийн хүчин чармайлтанд 4 тэрбум Америк долларын тусламж үзүүлэхээ амлаж байна. Японы хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог арлын улс учраас байгалийн гамшигыг даван туулах туршлагатай, эрсдлийг бууруулах зорилготой технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч улс юм а. Энэ үүднээс гамшигын эрсдлийг бууруулах, гамшигын дараах сэргээн боцголт хийх чиглэлээр дэлхийн 40 гаруй мянган мэргэжилтнийг сургахаар төлөвлөж байна. За олон улс байгалийн гамшигын эрсдлийг бие сэтгэлээрээ мэдэрсэн Япон улсад хэлэлцэж байгаа яг энэ мөчөд Номхон далайн Вануату арлыг одоо хүчтэй хар шарга дайрч өнгөрлөө. За байгалийн энэ гинтийн үзэгдлээс болоод тус аралд эрчим хүч харилцаа холбоо тасарч хохирлын хэмжээг тогтооход хүндрэлтэй байгаа тухай эрх баригчид нь мэдээлж байна. Одоогийн байдлаар хар шуурганы улмаас 5